Нахаа би одоо ингээд 7 настай. Тэгээд 7 сарын 6-нд миний өдрөөлнө. Тэгээд би 8 нас хүрнэ. Тэгээд 8 нас хүрээд тэгээд 7 настайгаас би YouTube болох ёстойсон. Тэгээд би маш их тогтолж байна. Тэгээд би намайг бичлэг хийхээр та нар лайк дараа, subscribe дараад би 1000 лайктай ингээд бүр 1000 лайктай болно шүү дээ. Тэгэхээр та нар миний бичлэг хийсэн комментэн дээр бичиж яах вэ гэж бичээрэй за. Би тоглоом тоглож болно. Миний зэнээр баахан тоглоом байдаг учраас би та нарыг хүссэн юм гэж мэдэж байна. Тийм учраас та нар 1000 subscribe хүртэл лайк дараарай. Тэгээд би гоё зураг зурах дуртай. Тэгээд гоё зураг зурчаад бэлтгэлтэй явна. Би видео тэквондо дэвдэг харгустэй. Тэгээд тэр бэлтгэлээ маш их явах дуртай. Маргааш миний бэлтгэл орно. Тэгээд бэжда. Би тэгээд тэквондод явахдаа 9:30 гэж гардаг. Тэгээд тэквондод очихдаа 9 гэж ярих ёстой. Тэгээд би өчигдөрхөн байсан баха. Өчигдөр нь хээрийн бэлтгэл тэквондогийн хээрийн бэлтгэл гээд тэгээд 6-5 хоног болсон. Тэгээд би өчигдөрхөн ирсэн. Тэгээд өчигдөр бэлтгэлтэй байсан. Өчигдөр бэлтгэлтэй байсан. Тэгээд тэгсэн чинь миний нуруудад харны хой байсан би. Тэгээд нуруудад харны хой болоод тэгээд гэрэнэ зөвлөж гадагч тавсан. Дуугаад гарсан. Тэгээд өрөөний 9-8 гэж орж ирсэн. Би яг гарахтаа 7 молоо гэж гарсан. Тэгээд хэдхэн зэрэг тоглосон дөө. Тэгээд гарч тоглох миний бараг мөрөөдөл ах уу. Тэгээд би том болоод гоё дуучин болно. Тэквондог авраг болно. Тэр хоёр айлын савмаар. Тэгээд та нар миний бичлэг хийсэн юм дээр лайк хийднээр дараа, subscribe хийднээр дараарай. Би ингээд өмнө жил дээр харуулсан байхгүй юу? Тэгээд үсээ гоё бодуулсан. Бүгд маягаар бодуулсан. Тэгээд гоё хайрлсан. Та нар үсээ бодуулсан хүмүүс байх юм бол та нар лайк дараарай. Тэгээд би үсээ бодуулсан. Яагаад? Тэгээд үсээ бодуулсан байх юм бол лайк дараарай. Тэгээд та нар гоё ийм ч юм уу дуулагч тэгээд дуучин тэгээд тэквондог авраг болох хүмүүс лайк дараарай. Тэгээд намайг дагах байгаа хүмүүс subscribe дарж дагах шүү. Тэгээд би 1000 лайк авчих юм бол тэгээд 1000 лайк авсан өдөр миний өдөр болох юм байгаамаа. Тийм учраас гэс 1000 лайк дараад миний өдөр болгоорой. Тэгээд өдөржингөө би бараг л бичлэг хийх багтаа. Тэгтээ би дандаа бичлэг хийх болно дөө. Яагаад гэвэл тэквондод би өдөр болгоо явна гэсэн манай багш. Тэквондогийн багш. Тэгээд өдөр болгон яваад бичлэг хийх боломжгүй гэсэн. Өглөөний 10 цагаас яваад тэгээд оройны 9 гэж ирээд тэгээд шууд унтаад дахиад 10 цагаас яваад тэр нь яг 30-30 хоног болох байхаа. Тийм учраас би ингээд бичлэг хийх магадгүй. Тэгээд бэжээ миний нэрийг Бэркүн гэдэг 7 настай 7 сарын 6-нд миний өдөр болно.
Тэгээд би ийм амар том ингэтэй. Яагаад ийм амар том ингэтэй тэмдэгтэй ингэж бодож лайк дараас тэгээд лайк дараа коммент дээр бичээрэй. Тэгээд өнөөдөр миний баг хамгийн анхны бичлэг дөө. Тэгээд би та нар ингэж чаддаг хүмүүс коммент дээр бичээрэй. Тэгээд лайк дараарай. Тэгээд бараг л хэдхэн дараа миний өдөр боллоо дөө. Хэдхэн дараа миний өдөр тухай та нар коммент дээр бичээрэй. Би уусаа бичиж байгаа. Гэхдээ та нар сайн мэдээ шүү дээ. За өнөөдөр бичлэг тагсаа. Энд ихтэй тэмдэг Бурханы тэмдэг. Энэ бурхан маань надад ийм минь юм уу тэмдэг өгсөн байхгүй юу? Манай ээж хоёр тэгж хэлсэн. Тэгээд би маш баяртай байна. Ямар гоё баярлалаа гэсэн сэтгэлтэй. Тэгээ би 2 минут юм уу 3 минут 1 минутын бичлэг хийдэг байсан. Тэгээд одоо тэр бичлэгнүүд тэгэхээр жаа бичлэгнүүд үзсэн чи 594 мөрөн лайк үгүй 594 хүн үзсэн байлээ. Та нар тэр бүр үзэлтийн хэсгээ найз руу шеэрлээд лайк дараарай. Лайк дарах бол би миний өдөр хурдан болоод лайк дарсан хүн дээр би гэрийн бүх хүмүүсийн гэрийн мэдэх болохоор лайк дарсан хүмүүсийн би тэмдэг нэгсэн үгүй өдрийнхаа лайк хийсэн лайк дарах урамшуул өгнө. Тийм учраас та нар лайк дараарай. За өнөөдрийн бичлэгийг ингээд дуусгая. Түр баяр